Монгол улсын хүний эрхийн үндэсний комиссоос хүний эрхийн индекс тооцох аргачлалын төслийг хэлэлцүүлэх санал авах уулзалтыг Дорногов аймгийн Сайн шанд замын үд сумдад зохион байгууллаа. Хүний эрхийн үндэсний индекс боловсруулах ажлыг хийж байгаа. За энэ хүрээнд мөн ялгаа байхгүй. Хүний эрхийн хэрэгжилтийг бид нэр хэрхэн яаж ямар шалгуур үзүүлэлтээр хэмжих юм бэ гэдгийг гаргаж ирнэ гэсэн үг ээ. За тийм учраас энийг мөн ялгаа байхгүй орон нутагт танилцуулж, ялангуяа энэ удирдлагын төвшөнд танилцуулж, санаа оноог нь бас сонсох ийм ажлыг зохион байгуулж байна. Тэгээд өнөөдрийн бас та бидний уулзалт энэ хүрээнд хийгдэж байгаа. Тэгэхээр индексийг эх оноос өдрүүлэх ийм төлөвлөгөөтэй явж байгаа. За үүнээс гадна энэ орон нутагт хэлэлцүүлж, орон нутгийн бас санаа оноог тусгаж 2 сарын 10-ны өдөр буюу олон улсын хүний эрхийн хангах өдөр бас олон нийтэд үндэсний хэмжээнд танилцуулж эцэслэх ийм төлөвлөгөөтэй ийм ажил арга хэмжээ байгаа. Мэдээж хэрэг энэ индекс боловсруулах ажил маань мэргэжлийн байгууллагын оролцоо туйлын чухал. Тэр үднээсээ хүний эрхийн үндэсний комисс үндэсний статистикийн ороотой санамж шиг байгуулад үндэсний статистикийн ороо бол яг энэ хэрхэн тооцооллыг гаргах вэ гэдэг дээр нь ажилласан байгаа. Үүний дараа тухайн боловсруулсан хүний эрхийн индекс тооцох аргачлалыг хэлэлцэх, сайжруулах, санал авахаар зорилттой бүлгүүд, экспертүүд, орон нутгийн иргэд, холбогдох төр болон төрийн бус байгууллагуудтай уулзалт хийж байгаа. Энэ ажлын хүрээнд Дорногов аймгийн Сайн шанд замын үд сумын төрийн албан хаагчдад хүний эрхийн индекс тооцох аргачлалын төслийг танилцуулан санал авлаа. Уг төсөлд нийтдээ 20 хэмжээсийн хүрээнд хүний эрхийн индексийг тооцохоор боловсруулжээ. Жишээ нь иргэний улс төрийн эрхийн хүрээнд амьд явах, ялгуурлан гадуурхалтаас ангид байх, өмчлөх, сонгох, сонгогдох, эвлэлтэн нэгдэх зэрэг эрхүүдийг багтаасан бол эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хүрээнд эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндэд хамгаалуулах, сурч боловсрох, нийгмийн хамгаалалт хүртэх, хөдөлмөрлөх зэрэг эрхүүдийг багтаажээ. Нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн дээд комиссарын газрын мэрэгчлэнүүдтэй ч гэсэн ярилцаад ингээд явхаар бол бас яг энэ саяны үзүүлэлтүүдээр эрхийн хэрэгжилтийг үнэлэхэд жоох учир дутагдaltaй байна гэсэн энэ зүйл дээр очсон. За энэ үднээсээ яг вөхөр нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн дээд комиссарын газраас энэ хүний эрхийн хэрэгжилтийг үнэлэх энэ аргачлалаа бол яг вөхөр 2012 онд хүний эрхийн индикатор гэсэн байдлаар юм гарын авлага гаргасан байдаг. За энэ индикаторт суурилсан зүйлээс аваад үзэхээр их усүрнэ гэхээр бас юм өөр их усрууд орж ирж байгаа. Тухайлах юм бол энэ дээр бас өрөмц их уср бол үйл явдлын мэдээ гэд тодорхой үйл явдлын хүрээнд бас яг эрхийн хэрэгжилтийг үнэлэх ёстой гэсэн юу гарч ирж байгаа. Тухайлах юм бол бидний хамгийн сүүлд гэхэд ковид байна тийм үү. Цар тахлын улмаас хүний эрхийн маш олон эрхүүдэд бол энэ цар тахал бол тодорхой хэмжээний сөрөг нөлөө үзүүлсэн байгаа. Тэр яг энэ үйл явдлын мэдээ бол энэ хүний эрхийн хэрэгжилтийг үнэлэхэд бас чухал үзүүлэлт орж ирэх ёстой. Зөвхөн статистик бол хангалттай биш ээ гэсэн ийм бол юу байж байгаа. Жишээ нь хөдөлмөрлөх эрхийн индексийг дараах байдлаар тооцох боломжтой гэлээ. Зохистой, бүтээмжтэй ажлын үртээмж гэдэг. Шударга, аюулгүй хөдөлмөрийн нөхцөл, сургалт ур чадвараа дээшлүүлэх болон мэрэгжлийн хөгжил, албатай хөдөлмөр ажилгүйдлээс хамгаалагдах гэсэн энэ 5 үзүүлэлтийн хүрээнд энэ хөдөлмөрлөг эрхийн хэрэгжилтийг хэмжинэ гэсэн ийм юу байж байгаа. Ерөнхий үзүүлэлт гэх юм бол яг энэ хөдөлмөрлөг эрхийн чиглэлээр чинээ олон улсын гэрээ баримт бичигт нэгдэж орсон бэ гэдэг нь нэг үзүүлэлт байгаа. Монгол улс бол маш олон гэрээ конвенцэд нэгдэж орчихсон учраас энэ дээр бол эерэг үзүүлэлт гарч ирэх баг. Бас нэг чухал үзүүлэлт нь болохоор 100 мянган хүн амд ногдох хөдөлмөрлөг эрхийг өхүүлж хамгаалдаг үйлдвэрчний эвлэг оролцуулсан ийм төрийн бас байгууллагын тоо гэсэн ийм бас үзүүлэлт байгаа. Тэр нэг өсөндөө бол энэ чиглэлээр ажилдаг төрийн бас байгууллагууд байхгүй байгаад хамжилж сөрөг үзүүлэлт болно. Монгол улсын хувьд бол харьцангуй яг энэ чиглэлээр ажилдаг төрийн бас байгууллагууд болон үйлдвэрчний эвлэлүүд гэдэг ингээд хууль тогтоомжоор байж байгаа учраас энэ нь бас ингээд үзүүлэлт болоод явна гэсэн үг. Хүний эрхийн үндэсний индекс тооцох аргачлалтай болсноор үндэсний хэмжээнд болон 21 аймгийн хэмжээнд хүний эрхийн индексийг тодорхойлох боломж бүрдэх юм. Сошиал ертөнц гэдэг чинь тэртээ тэргүй бүх хүний хэрэглээ болчихлоо тийм үү. Энэ чинь нэг талаар мэдээлэл авах хэрэг, үзэл бодлоо илэрхийлэх болон нөгөө талаар хүний эрхэд халдаж, хүний нэр төр юмд халдаж байгаа юм дээр энэ яаж харах вэ? Энийг тооцоод та нар оруулах ёстой. Энэ хоол хичээлийн дутагдал, хоол хичээлийн чанартай байдал мөн ялгаа байхгүй энэ үзүүлэлт нь болдог гэдгийг шилжүүлж олон улсын байгууллагын зүгээс ч гэсэн энийг зөвлөж байгаа. Тэгэхээр энэ хүрээнд бас шалгуур үзүүлэлтийг боловсруулаад ингээд оруулцсан явж байгаа. Сая бас судлаач
ярьчлаа. Эрүүл аюулгүй орчинд амьдрах орчны бохирдлоос байгалийн гамшигаас хамгаалуулах эрхтэй гэх мэт энэ үндсэн суурь эрхүүд байгаа. Одоо энэ дээр жишээ нь нөгөө агаарын чанарын асуудлууд орж ирж байгаа юм болоо. PM2.5, PM10 энэ нарийн ширхэрлэг тоосонцрууд за бусад энэ одоо агаар орчны бохирдуулагч хүчин зүйлсийн тэр шалгуур үзүүлэлтүүд бас орж ирж байгаа юм болоо. Эднийг оруулбал бас зүгээр баг. Эрүүл аюулгүй стандартад нийцсэн ариун цэврийн байгууламж, за эмч одоо эмнэлгийн ажилтнуудын тооч гэдэг тоо утга гарч ирдэг статистик үзүүлэлтээр тоо утга гарч ирдэг энэ шалгуур үзүүлэлтүүдийг бас оруулах нь зүйтэй Макс ийм саналтай. Хүний эрхийн үндэсний комиссоос жил бүр улсын хурлд өргөн барьдаг Монгол улс дахь хүний эрх чөлөөний илтгэлийн хамт одоо боловсруулад байгаа хүний эрхийн индекс тооц гаргачлалыг өргөн барихаар төлөвлөжээ. Дарнаваа аймгийн Замууд суманд хүний эрхийн үндэсний комиссоос одоо 2 өдрийн арга хэмжээ зохион байгуулж байна. За энэ арга хэмжээний хүрээнд одоо хүний эрхийн индекс тооц гаргачлалаар бас нийт Замууд суманд үйл ажиллагаа явуулж байгаа. Байгууллагуудын удирдлага, за холбогдох албан тушаалтнуудад бас сургалтыг зохион байгуулж цаашид одоо энэ хүний эрхийн чиглэлээр байгууллага аж ахуйн нэгжтэй бас эрхийг хангуулж явахын санаачлалыг бас төрүүлсэн ийм уулзалтыг бас зохион байгууллаа. За энэ тэргуунд бол одоо бид нар хөдөлмөрөөр эрхэлж байгаа хүмүүсийн амьдралын төвшинг бас тодорхойлох шаардлагатай гэдэг дээр бол бас нийт оролцогчдын дийлэнх нь бол бас санал нэгдэж байна. Үндэсний статистикийн хорооноос бас гаргаж байгаа энэхүү судалгааны төвшинг зөвхөн сум орон нутгийн хэмжээндээ за учир нь бол одоо олон салбар аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа явагдаж байна. Тэгэхээр энэ байгууллагуудад ажиллаж амьдарч байгаа иргэдийн цалин хөлс хангамж өөрөө энэ амьдралын өртөгдөнд одоо хүрч чадж гэнэ үү гэдэг энэ зүйл дээр бас анхаарал хандуулах хэрэгтэй юм байна. Хоёрт одоо энэ хөдөлмөр эрхлэлтийн явц өөрөө одоо албадуу хөдөлмөрлөлтийг хэр хэмжээнд үүсгэж гэнэ вэ гэдэг тал дээр бас анхаарал хандуулах хэрэгтэй гэдэг ингээд аргачлалын хувьд одоо яригдж байгаа олон асуудлыг бас суманд тухайлан хэрэгжүүлэх шаардлагатай байна гэдгийг бол одоо оролцогчдоос бас санал гарч байна. Тэгээд энийг цааш ажил болох тал дээр бас анхаарах нь зүйтэй гэдэг ийм ойлголтыг авлаа. Хүний эрхийн үндэсний индекс тооц гаргачлалыг боловсруулснаар Монгол улс дахь хүний эрх чөлөөний хэрэгжилтийг бодитоор үнэлэхээс гадна хүний эрхэт суурилсан бодлого боловсруулж хэрэгжүүлэх хүний эрхтэй холбоотой гарч байгаа ахиц дэвшил алдаа оноог бодитоор харах боломж мөн бүрдэх юм а.